Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Альва улс орны соёл хөгжлийн түвшинг тодорхойлдог үйлчилгээнүүдийн нэг бол нийтийн тээврийн үйлчилгээ билээ. Хотчлолт ихсэх хэрээр иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага улам бүр өсч байдаг. Харин нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгцээ нэмэгдснээр нэг талаас нийтийн тээврийн үйлчилгээнд, нөгөө талаас зорчигчдод тавигдах шаардлага дагаад өсч байна. Энэ удаагийн дугаараараа бид нийтийн тээврийн соёл сэдвийн дор нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Дорж болон нийтийн тээврийг ягаан судалтай болгосон Монголын энтерпренеур ээжүүдийн холбоо төрийн бас байгууллагын тэргүүн Зол Заяа, нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ган Зэрэг, ГАИС 666 хамтлагийн гишүүн Дуучин Мигмар нартай ярилцлаа. Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал. Намайг Төмөр Баатар гэдэг. Улаанбаатар хотын унган хүүхэд. Эгэлж ирийн л автобусны жолооч. Би багтаа тээврийн жолооч болохыг хүсдэг байлаа. Гинэн балчир насны тэрэл мөрөөдөл минь насан туршийн гэгээн харгуй руу намайг хөтөлжээ. Нийслэл хотын иргэдээ өглөө ургах настай уралдан ажил, хичээл сургуульд нь хүргэж, өдөш орой гэр оронд нь дөхүүлэх, аюулгүй тав тухтай зорчуулах нь миний эрхэм үүрэг. Тиймээс миний амьдралын хэм маяг өөрийн гэгээнээс үдшийн бүрэнхий болтол жолооны ард өнгөрдөг. Нийтийн тээврийн жолооч хийнэ гэдэг амаргүй боловч би ажилдаа дуртай. Яагаад гэвэл аз жаргалтай, аль эсвэл уйдхэр гонигтай 8 настай балчраас 80 настай ахмад хүртэлх хүмүүс миний тэргэнд явдаг. Тэд бүгд өөр өөрсдийн зорилго, хүсэл мөрөөдөл, амьдралын ээдрээд асуудлаа зүрх сэтгэлдээ тээж яваа. Энэ утгаараа нэг зогсоолоос нөгөөр нэгэн хүсэл тэмүүллээс илүү том тэмүүлэлд зорчигчдоо хүргэх энэ л алба үүргэм би галбын гавар жин тээж яваа идэр жинчин гэж зөөрлөж бодох дуртай. Миний ажлын байр сая гаруй иргэнтэй их хотын маань нэгэхэн өнгө төрөх. Нийгмийн салшгүй нэг хэсэг яалтчгүй болдог. Тийм ч болохоор миний автобус нийслэл хотын маш жижигрүүлсэн загвар мэт санагдах нь ч бий. Ингээд бодохоор хотын соёлд суралцах, нэг нэгнээ хүндэтгэх, өрөөл бусадтай зөв боловсон харьцах хамгийн энгийн боловч хамгийн чухал алхам миний ажлын байрнаас эхэлдэг. Саяхны хүртэл онгойсон хаалга бүрээр буух зорчигчдтай зэрэгцэн орох гэж зүтгэдэг байсан зон олон минь өөрчлөгдсөн. Цаг хугацаа өөрчлөгддөг. Бид ч бас цагийн аясаар хувьсаж өөрчлөгдөн хөгжиж явна. Тэгэхээр нийтийн тээврийн жолооч бид их хотын соёлыг буухайлан хүргэж буй жингийн цавааны нэгэхэн хэсгээ гэж хэлэхэд буруутгахгүй. Би мөрөөдлөө биелүүлж яваа эгэлж ирийн залуу. Тийм ээ. Би хотын соёлыг тээж яваа жингийн цаваа. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг.
Монгол улсын нийслэлд нийтийн тээврээ үүссэн цагаас өнөө хүртэл нийгмийн хөгжлийн тодорхой үеийг дамжин өөрчлөгдөн шинжлэгдсээр ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын нийт хүн амын тал гаруй хувь нь нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэг гэсэн судалгаа байна. Нийтийн тээврээр өөрийн гэсэн хүсэл зорилго, зан төлөвтөө мянган хүн өдөр бүр зорчдог тул элдв зөрчил асуудал гарах нь олон. Гэвч зохисгүй зан авир гаргаж буй тэтгэр хүмүүст зөв үлгэр дуурайл үзүүлж тэдний буруу зуршил хандлагыг өөрчлөх нь чухал юм. Би өмнө нь оюутан байхдаа жинхэнэ нийтийн тээврийн одоо номер 1 үйлчлүүлэгч байлаа. Оюутан байхдаа тэгэл сургууль хичээлдээ явах, секц дугууландаа явах ч гэх юм уу. Тэгээд нийтийн тээврээр байнга үйлчлүүлдэг байсан. Баг байхдаа ингээл автобусан суугаал одоо ингээл юу гэдэг чи автобусны арын цонхон дээр ингээл суугаал ингээл юм хараал айгүй их явдаг байсан. Нийтийн тээвэртэй бол одоо тэр бүх насны дурсамжууд бол ялтч холбоотой л да. Ер нь ажлын шаардлага энэ салбарт олон жил ажилласных нийтийн тээврийн үйлчлэгээ одоо чанар соёлтой танилцах ажлын шаардлагын улмаас бол байнга үйлчлүүлдэг. Оюутан байхдаа нэлээд зөв үйлчлүүлдэг байсан. Тийм. Одоохондоо нэг тэр алга үйлчлүүлэх байгаа. За би ерөөхдөө нийтийн тээврээр байнга үйлчлүүлдэг. Өдөр тутамдаа ажил гэр хоёроо явахдаа ерөөхдөө байнга нийтийн тээврээр одоо явж үйлчлүүлдэг хэрэгээ. Өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчлэгээнд том оврын болон их дамжин автобус тарлаа бус 87 чиглэлд 940 орчим тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Давхарцсан тоогоор нийтдээ 650-аас 800 мянган иргэн өдөр тутам нийтийн тээврийн үйлчлэгээр үйлчлүүлж байна гэсэн статистик тоол байдаг. Эерэг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Тэгээд ерөнхийдөө бол одоо Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчлэгэнд хамгийн их одоо өдөр тутам гардаг тийм хүндрэлтэй асуудал гэх юм бол нэгдүгээр нийт зорчигчд маань хөлсөө төлөхөөс татгалзах асуудал нийтлэг байдаг. За энэ дээр зориултын бус төлбөрийн карт ашигладаг. Одоо нөгөө хөнгөлөлтөө зорчих эрх бүхий иргэдийн картууд хамтас төвчний бэрхшээлтэй иргэн хүүхдийн картыг одоо эрх бүхий бус хүмүүс ашиглаж байна гэсэн. За дээр нь ялангуяа бөөнөр олуулаа явж байгаа одоо найз нөхөд ч гэдэг юм уу тийм хүмүүс бол автобус дотор ойрлолдох, хашгиралдах бусдын амлалтын хавийн байдал ая тухтай зорчих нөхцөл уулзыг алдагдуулах нөхцлүүд байдаг. За дээр нь автобусын дотор одоо ялангуяа намар зуны цагтл самар ч гэдэг юм уу ингээ хаях ч гэдэг юм уу ийм асуудлууд их байдаг. Дээр нь тэр нийтийн тээврийн хэрэгслийн нөгөө эд огшилт одоо ялангуяа автобусны суудлын бүрээсүүдэд гутлаа арчих ч гэдэг юм уу бохоо наагаад үлдээчих ч гэдэг юм билүү эсвэл ямар нэгэн тийм бохор эдзүүл нийтийн тээврийн хэрэгстэй тээвэрлээд тийм асуудлууд бол мэдээж гардаг. Манай монголчуудын нийтлэг зан гэвэл их төвчээргүй урдуур их дайран шахан тэгээд урдуур нь хүн орох гэвэл ууралдаг тэгээд зөрүүлээд рүүнээ оруулахгүй байх тал. Тийм хүн хандлагууд айгүй харагддаг. Ялангуяа би нөгөө ээж басны дараа бол нөгөө нэг нийтийн тээвэр ашиглах айгүй хэцүү, хүндрэлтэй. Нэгдүгээр судал олдохгүй байх ч юм уу, хоёрдугаар нөгөө нэг хүмүүс янз бүрээр харьцах эмэгтэйчүүдийг нэг жоохон доромжлох маркийн тиймэрхүү өнгө айсууд айгүй гарч ирдэг. Тэгэхээр тэр нь бол эмэгтэйчүүд айгүй стресс хөндлөг бас үүсгэх юм болов уу гэж харж байгаа. Нийтийн тээврийн жолооч нар нь маш залуу болсон ч юм уу, маш омглон болсон ч юм уу одоо юу гэдэг чинь нийтийн тээвэр гэдгийг ерөөсө бодохгүйгээр өөрийгөө зүгээр нэг энгийн босодтой адилхан тээврийн хэрэгсэл хэрэглээд явж гин гэдэг сэтгхүүгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа. Тэгэхээр тэр автобус одоо юу гэдэг чинь жижиг тэрэгтэй уралдаад ингээд давхилтаад те сүлжилтэй л энд очиж тоорон згшгээл нөгөө дотор нь сууж байгаа зорчигчтой ингээд тухыг алдуулаад Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв аргун дадал. Нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байгаа автобусууд 24-26 хүний судалтай хотын доторх автобус. Манай Улаанбаатар хотод бол энэ үйлчилж байгаа автобус болгонд 2 судал шарангийн судлын бүрээстэй. Тэр нь хөгжлийн бэрхшээлтэй буюу ахмад настан тийм хүмүүс суугаар. Дахиад Монголын энтерпренер ээжүүдийн холбооноос санаачлан зохион байгуулсан ягаан судал байгаа. Хойдлын хаалганы 2 талаас энэ бол хүүхдтэй буюу жирэмсэн эхчүүдэд зориулсан судал гэт ингээд тавьчихсан байдаг. Монголын энтерпренер ээжүүдийн холбоо гэдэг юмс байгууллага маань яг энэ гэртээ сууж байгаа ээжүүдийг орлоготой, урам зоригтой, тэгээд нийгэмших боломжийг нь хангах бүх төрлийн үйл ажиллагаануудыг явуулдаг. Тэгээд яг энэ үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд бид нар нийтийн тээврийг ээжүүдэд ээлтэй болгох
хэрэгтэй байна гэсэн зорилгынхаа үндсэн дээр энэ төслийг санаачилсан байгаа. Тэгээд энэ төсөл маань болохоор Улаанбаатар хотод байгаа 1000 автобусанд 2000 суудлыг жирэмсэн болон хүүхдтэй ээжүүдэд буюу яг нэг автобусанд 2 ширхэг суудлыг байршуулах, дээрээс нь стикер болон видео шторх гэх ингээд цогцоор нь хийсэн төсөл байгаа. Тэгээд энэ төслийг хэрэгжүүлэхэд бид нарт нийгмийн хариуцлагатай 15 гаруй байгууллага хандив төслөмж үзүүлж хамтран ажилласан байгаа. Харин энийг мэдсээр байж гэдэг юм уу, эсвэл зориудаар манай бас зарим залуучууд ороод тухайн суудлын дээр бүр унтж байгаа юм шиг суучдаг, эсвэл цонхоор таг ширтээ суучдаг. Тэр бол тухайн хүнийх нь өөрийнх нь ухамсартай холбоотой асуудал байхгүй. Тэгэхээр тийм зориулт бүлгийнхэн зориулаад суудлын бүрээсийн тэгээ суудлын ялгаад өгсөн байхад тэр хүмүүсийг хүндлэе л гэдгийг л иргэдтэй л уриалах хэрэгтэй байна. За ер нь нийтийн тээврээр яваад жаахад бол тэр суудлууд бол байнга хүнтэй байдаг. Яг тухайн зорилтод хүндээ хурж чадж ийнэг бол би бол 100% чадахгүй л гэж үзсэн. Цаанаасаа бүр ингээд зориултыг хэлж өгөөд одоо ямар ч тэнэг хүн хараад ойлгох хэмжээний таних тэмдгүүдийн тавиад энэ бол одоо ингээд жирэмсэн хүний суудал шүү. Энэ ингээд хүүхдтэй хүний суудал шүү. Энэ дахир дутуу хүний суудал шүү. Та хэрвээ жирэмсэн биш бол настай өндөр настай биш бол тэ дахир дутуу биш бол энэ сандал дээр суух ирэхгүй гэдэг нь угаасаа тэр тэмдэглэгээр ойлгомжтой байсаар байтал тэрэн дээр очиж сууж байгаа хүн бол одоо юу гэдэг чинь эрүүл хүнээс илүү тэгээ ухамсараараа дахир дутуу хүн гэж өөрийгөө ойлгоод тэнд очиж суужна л гэсэн утгалтай. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Интервьюнер ээжүүдийн холбооноос зохион байгуулж байгаа ягаан суудал ээлтэй нийтийн тээврийг аян зохион болгоод 2 үеиштэй явагдаад 6 сард бид нарт ингээд 1000 ширхэг суулын бүрээс 4000 ширхэг стикерийг ингээд бэлэн болгож гардуулж гисэн юм аа. Тэгээ өнөөдөр одоо ингээд сүүлийн 870 ширхэг суулын бүрээсийг ингээд бид нар гардуулж авч байна. Гэсэн ингээд таатай үйл явуулж байна. Энэ бол ер нь нийтийн тээврийн үйлчилгээ чанар соёлыг дээшлүүлэх хамгийн том юм бас нэг үр дүнтэй ажил байгаа бид нар. Тэгээд одоо залуучуудтай хэлэхэд бол одоо энэ жирэмсэн ээжүүд хүүхдээ өрсөн эцэг их өндөр настан хүчлэм бэрхшээлтэй иргэдтэй ингээд суудал тавьж өгч хөвшөөрэй гэж бас ингэж уриалмаар байна. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Дэлхийн бусад орнуудын жишгээр манай улсын нийтийн тээврийн үйлчилгээ цахим төлбөрийн системд бүрэн шилжснээр байгууллагууд төдийгүй иргэдийн төлбөр тооцооны асуудлыг шин түвшинд гаргасан билээ. Альва өөрчлөлт шинжилгээг дагаад шинэ хэв журам тогтолцоо бүрэлдэх зайлшгүй шаардлага гарч байдаг. Үүнтэй адилаар зорчигчид бид ч гэсэн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ төлбөрөө зохих ёсны дагуу цахим хэлбэрээр хийж занших нь чухал юм. Нийтийн тээврийн үйлчилгээний соёлд хамгийн том дэлхийн бусад жишээ хотуудад нийцсэн тийм үйлчилгээ болсон. Энэ цахим төлбөрийн систем гэдэг бол эндээ дадаглал та мөнгөө төл, тийм хувцастай тийм хүн урагшаа явуу хөлсөө төл гэдэг ингээд нөгөө мөнгө хураагч буй кондуктор маань тэгээд орилд одоо ашигладаг ч гэдэг юм уу, дууддаг ч гэдэг юм уу, тийм байдлуудад бүр мөс арилсан. Тэгэхээр бол иргэд нийтийн тээврийн үйлчилгээ авахын тулд иргэн өөрөө ухамсартай байх ёстой, үүрэгтэй байх ёстой. Үйлчлэгээ авч явахын тулд өнөөдөр хөлсөө төлөх ёстой. Маргааш би зорчин гэдгээ мэдэх юм бол өдөрт нь ч юм уу энэ 7 хоногт бид эдийн зорчилт хийнэгээ тэрэндээ тохироод картад сэнгэлцсэн байх ёстой. Ерөнхийдөө бол карт маань өөрөө их боловсон хэрэглээ тий. Альва ажлыг хэлбэрчилсэн бэлэн мөнгө тооцоо ч юм уу бэлэн мөнгөөр үйлдэл хийхийг одоо ерөөсөө утгаар нь халсан гэж бол ойлгодог. Картыгаа өөрөө хэрэглээд явхад бол яг мэдээж анх нэвтэрсэн бүтээгдэхүүн нэвтрээд удаагүй байгаа хэрэглэгдэхүүн хэрэглүүр учраас энэ маань өөрөө бас жоохон алдаа дутагдaltaй байх талууд бол байх магадaltaй. Тэнийг бол үүсэхгүй. Гэхдээ яг иргэдийн маань хувьд бол картаар үйлчлүүлээд бас тодорхой соёл, хотын соёл гэсэн. Энэ бас дахар нийтийн тээврийн соёлтой орчдог учраас бол боловсон хэрэглээ гэдэг утгаар бол зөв хэрэглээл гэж бол үздэг байгаа л та. Бас нэг дэвшилтэд бас нэг том алах юм болов гэж бодож байгаа. Тэгээд илүү цаашаа хөгжөөд бүр илүү захиамжих боломжтой гэж юу нь бол харж байгаа юм. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Бэлэн мөнгөөр тооцоо ажиллах тохиол байгаа надаа. Ерөнхийдөө карта орсон үед ч юм уу. Тийм. Гэхдээ ер нь бол хөвчлэн карта зэнэлэл. Тэгээд орохдоо оншуулаад авчихсан. За тэгэл
янз бүрэлтэй заримдаа одоо цагийн картаараа заримдаа тэгээд бэлэн мөнгө өгөөд явчихдаг. Тэгээ наалдаг оног ба заримдаа бэлэн заримдаа гэхэд гарнаа гэтээ ер нь ховорлоо бэлэн мөнгө. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Зарим нөгөө нэг карт авч яадаг болохоор мөнгө хөтөлдөг ч юм уу тиймэрхүү асуудлууд л байгаад юм шиг байлаа. Дээр нь карта одоо цэнэглэх үлдэгдэл нь байхгүй байхад авч явах ийм асуудлууд гардаг. Одоо алийн болгон л одоо нэг хүний юм хэрэгжилж иж тий улсаас ингээ үйлчилгээ авч иж за хувийн компаниас үйлчилгээ авч иж тэр компанийг хохирох гэж байгаа юм шиг тэр улсыг хохирох гэж байгаа юм шиг өөрөө зөвхөн ингээ үнгүй явж ийл болоо гэдэг нэг тийм сэтгэлгээ нь өөрөө ядуу юм аа. Хүн болгон одоо энд соёлтой байх гэдэг юмыг л айгуу сайн урдл болгоод ингээ бодчих юм бол ийм проблем автобусанд одоо гүрийгч гэдэг юм уу те одоо тасалбар уншуулахгүй ёо карта уншуулахгүйгээр мөнгөө төлөхгүйгээр ингээ зорчиж болно гэдэг сэтгэхүй бол одоо соёл ухамсартай холбоотой асуудалтай тэр өөрөө өөртөө хийх өөрчлөлт хэрэгтэй байх. Тэр хаяаны ганц нэг хүн бол бас орж ирээд одоо юугаа даргууд нь одоо таны карт өдөртлгүй байх зарим нь ганц хоёр жишээ л юм. Ер нь байхгүй бүгд ухамсартай болсон байна. Ерөөсөө орж ирээд өөрийнхөө ягаад ямар сандал одоо усууд чинь ингэж яадаг тал хоол гэсээс илүү автобусныхаа мөнгөийг бэлдээ. Автобусанд одоо соёлтой сууй тийм болсон. Тийм учраас ерөөсөө ямар ч шаардлага байхгүй. Бидэрт бол одоо ингэж одоо тэрийг тэгж баг харах шаардлага. Яг хуусраа ингэж өөртөө дараа яваад гэдэг. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Нийтийн тээврийн үйлчилгээний олон жилийн туршлагатай орнуудын үйлчилгээ үзүүлэх болон иргэдийн зарчих соёлоос бидэнд суралцах зүйл олон бий. Хүн ам олноор төвлөрсөн метрополис хотуудын иргэдийн хамгийн итгэлтэй бөгөөд хурдан унаа бол нийтийн тээвэр байдаг. Тухайн улс орнуудын нийтийн тээврийн чанартай шуурхай үйлчилгээнээс гадна зорчигчдын соёлын түвшин ч мөн өндөр байдаг байна. Ер нь нийтийн тээврийн үйлчилгээ зохицуулалт, зохион байгуулалт, тэр үйлчилгээ хэвшиж тогтсон байдал. Энэ бүх талаар Европын орнууд бол одоо хамгийн тийм үлгэр жишээ. Тийм ягаад гэвэл нийтийн тээврийн үйлчилгээг олон жил зохицуулаад явцсан иргэдийнхэн ухамсар хамгийн том нөлөө болж байгаа юм бол иргэдийнхэн ухамсар тогтчихсон. Энэ үйлчилгээг авахд ийм одоо үүрэгтэй гэдгээ ойлгоцсон байдаг учраас энэ Европын улсуудад сайн. Солонгос улсын жишээ нь яг метрон дээр ягаан судал барьждаг. Метроныхаа судал нь ягаан өнгөтэй. Тэгээд одоо бүр хөгжөөд юу яадаг болсон. Жирэмсэн эмэгтэй хүн жирэмсэн болоод нөгөө нэг жирэмсэн хяналтанд ороод эхлэхээр бүр юм нөгөө чипэн карттай болдог ягаан. Тэгээд нөгөө нэг югаараа метрогоор ороод ирэхээр тэр яг нэг ягаан судал байгаа хэсгийнхэн дээр нь гэрэл настай ч юм уу тий бүр тийм технологийн шийдлийг оруулаад өгсөн. Тэр гэрэл асж байгаа тохиолдолд тэнцээ суусан хүн бол босгоосоор харах байхгүй. Гэтэ ер нь бол бараг суухгүй байдаг. Тиймэрхүү соёлууд нь бол өөр хэвшчихсэн байна. Гадаадын орны зөвхөн нийтийн тээврээр өөрчлөлтөд явж байхад гадаадын улс орны хүмүүс маань их хүлээцтэй тайван байдаг. Аливаа нэгэн хүн урдуур нь явхад зүгээр хүлээгээл инээмсэглэл урдуураараа оруулаад аль асуудлыг хэлбэрхээс шийддэг. Хэдэн жилийн өмнө ингээд Хонконгод очоод Хонконгод нийтийн тээврийн жолооч нар нь бүгдээрээ эмэгтэйчүүд ихэвчлэн нас тогтсон эмэгтэйчүүд байдаг юм байл л дээ. Тэгээд тэд нар болохоор нийтийн тээврээ ингээд жолоодод ингээд явж байгаа үедээ ямар нэг машинтай уралдахгүй, шахалцахгүй яг мөрөөрөө ингээд нэгдүгээр нэгнээрээ ингээд зорчигчоо тээвэрлэл ингээд явж идэг. Хамгийн аюулгүй одоо тээврийн хэрэгсэл нь автобус уухгүй. Одоо тэгэл тэнд чинь нөгөө зорчигчд орохдоо ингээл яг уртлынхаа хаалгаар ороод төлбөрөд хийгээл уншуулаад карт мартаа уншуулаад тэгэл буухта хойтлын хаалгуудаар ингээл буугаал явдаг. Тэгээ тэрийг харжаад би ямар гоё ингэ одоо хүмүүс нь одоо ийм ухамсартай болохоор юм байна уу? Эсвэл энэ одоо хотын соёл гэдэг нь хүмүүстэй ингэж нөлөөлөд байдаг юм болов уу? Монголд ийм байвал яадیں۔ Ер нь Монголд байгаа одоо нийтийн тээврийн автобуснуудыг яг энэ шиг ингээд юм дандаа эмэгтэйчүүдээр ингэж жолоодуулдаг байвал бас энд машинтаа уралдаж муралдаад аваар насл хийгээд авахгүй амар юм биш үү, амар тайван юм биш үү гэж бас бодож харж ирсэн л дээ.
ихэнх орнуудад яг тэр нөгөө нэг хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн асуудлыг бол бүр ингээд байнгын хоосон байлгах тийм жишгтэй байд юм лээ. Бүр амар их хүн байсан ч гэсэн тэнцээ суудгүй ингээд байж л байдаг. Бараг суусан хүнийг нь одоо жигшдэг ч юм уу тийм муухай харах ч юм уу тиймэрхүү үйлдэлүүд үзүүлдэг. Тэр бол ерөөсө тухайн нийгмийнх нь өөрөө соёлтой холбоотой асуудал. Японд нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүнд настай хүн суудалтай авчих юм бол настай хүн баг ууралдаг тийм. Тэгээ би өөрийгөө ирч хүчтэй гэж бодож хат чи намайг өгшин гэлээ гэж ууралдаг тийм. Сэтгхүүн арай өөр байгаа байхгүй юу? Соёлын одоо юу гэдэг чинь одоо тэр замнал нь арай ондоо байгаа байхгүй. Монголын хувьд бол өнөөдөр яалтчгүй тэр одоо тусгай судал, тусгай зориултын судлыг хэрэглэх тэр хүмүүс нь одоо хэрэглэхээс өөр зайлшгүй шаардлагатай тийм хүмүүс байна. Тэгэхээр энэ болгоныг одоо зөв зохистой тэр бүх хэрэглээг нь яг хэрэглээнийхэн дагуу тий зориултын дагуу зөв зохистой хэрэглэхэд энд бол яалтчгүй хувь хүний өөртөө хийх өөрчлөлт дадал зуршлаа өөрчлөх тий тэгээд бас нэг ухамсар бий болгох гэдэг нэг тийм л хэрэгцээ шаардлага байгаа юм л да. Эерийг амьдрц хай. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад л шаардлага тавихаас биш. Өөрсдийн хүлээх эрх үүрэгтэй төдийлөн ач холбогдол үүдгүй хандлага бидний дунд түгээмэл байдаг. Нийтийн тээврийн үйлчлүүлэгчдэд тавигдах стандарт шаардлага байдгийг та мэдэх үү? Стандарт шаардлага үүрэг гэж нэрлэдэг боловч яг үнэндээ энэ нь таны бусадтай хүндэтгэлтэй харьцах, иргэний үүргээ биелүүлэх зэрэг энгийн үйлдэлүүдийг дагаад хэрэгжиж байдаг зүйлс. Тэр нийтийн тээврийн үйлчлэгээ өнөөдөр одоо олон улсын жишгчид Улаанбаатар хотын жишгчдэр ингээд аваад үзэхэд бол нийтийн тээврийн үйлчлэгийг үзүүлж байгаа одоо аж ахуйн нэгж байгууллага тэрэнд оролцож байгаа жолооч хасгаад нь зорчигчийн үйл ажиллагаа бол нийтийн тээврийн үйлчлэгээд хамгийн одоо том эзлэх хувийг одоо эзэлдэг. Ер нь нийтийн тээврийн үйлчлэгээ түн тавигдах шаардлага гэдэг Монгол улсын ерөнхий стандарт байдаг. Энэ үндэсний стандартаар зорчигчд тавигдах шаардлага гэж байгаа. Та бүхэн саяны ярьдаг тэр нөгөө автобусанд ороод хинд яаж хандах вэ гэдэг тэр стандартыг бүр тодорхой заагаад өгсөн. Жишээлбэл урдлын одоо орох гэсэн тэмдэгтэй хаалгаар ороод гарах хаалгаар буун. Бусдад саад учруулахгүйгээр зорчин. Автобусын дотор ямар нэгэн дуу чимээ хашгиралдах, орилолдох ийм чимээ гаргахгүй байх. Дээр нөгөө ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг автобусын суух буухад нь туслах тийм үүргүүдийг зорчигчдод тавьсан байдаг. Мөн бүр дээш таашаа ярих юм бол жолооч гэдэг юм уу мөнгө хурааг шалгаж тэр нийтийн тээврийн үйлчлэгийг хэвээ явуулах үүрэг хүлээсэн иргэдэд нөгөө зорчигч бас туслах үүрэгтэй. Хөлсөө төлөхгүй байгаа маргаан гаргаж байгаа хүн согтуу хөлчүүч гэдэг юм автобусын дотор зодон цохоо хэрүүл маргаан гаргаж байгаа хүмүүсийг одоо больч гэдэг юм уу ийм шаардлага тавих үүргийг бол зорчигчдод тавьсан байдаг. Ийм стандарт байдаг. Энэ стандартыг бол манай иргэд төдийлөн мэддэг. Стандарт гэхлээр үйлчлэгээ үзүүлж байгаа буюу үйлчлэгээ одоо эрхэлж байгаа газруудад биелүүлэх ёстой гэж ойлгоод байдаг бол нөгөө талдаа үйлчлэгээ авч байгаа иргэдэд нь тавигдсан стандартын нөхцөл шаардлага байдгаа гэдгийг бас энэ дэлгэмд хэлж байна. Эерийг амьдрц хай. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Төгсөлтөд тавигдах шаардлага би бол нарийн тийм шаардлагуудыг бол мэдэхгүй. Гэтэ ер нь бол хамгийн гол юм нь бол бид нэг гэж байгаа хүндлээд цөөгөөд монголчууд тий бас айтайхан явуулах хэцүү шүү дээ. Эерийг амьдрц хай. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Монголд бас тэр гадны соёлыг даган дөөрэ авч гэдэг юм уу? Одоо улс их орныхоо соёлын одоо цаг үетэйгээ холбож тий бас өөрчлөлт шинжилтийг хийх гээд ингээ явж байгаа нэг тийм давуу тал, ололттой тал байна. Гэхдээ яг тэр соёлыг дагаад өөрчлүүлж байгаа өөрчлүүлэгчд нь өөрсдөө бас дагаад бас соёлжих хэрэгтэй. Тэрэнд хувь хүн бүрийн ухамсар шаардлагатай болов гэж би үзээд байгаа. Нийтийн тээврийн соёлтой гэхээр ерөнхийдөө тий жолооч тэр зорчигч тэр аливаа юм дээр хүлээстэй хандхад хамгийн чухал холбогдгон тошоглоо гэж бодоод байгаа. Нийтийн тээврээр зорчихт маань хамгийн наад зах нь ахуй тастай хүн ороод ирэхэд суудалтай явах юм уу те. Энэ маань өөрөө соёл болчихно. Автобусанд суух гээд очрлоо зогсож байхдаа хүн урдуур нь ороод тэр хүн зай тавиад өгч юм уу зам тавиад өгч бол энэ бол бас нийтийн тээврийн соёлд орох бах те. Тэгэхээр ерөөсөө л ухаан нийтийн тээврт
гарч байгаа л одоо бидний өдөр тутамд л яваад байгаа хэрэглүүр одоо соёлыг нийтийн тээврийн соёл гэж хэлэх гээд байгаа юм л та. Илүү нөгөө нэг би гэсэн төвтэй манайхан юм шиг санагдаад байдаг. Бусдын төлөө биш. Яг хөгжингөө орнод хараад айгуу тийм нэг community бусдын төлөө бусдад яаж саадахгүй байх вэ гэдэг юм уу те. Ямар нэг юм хийсэн бол байнга уршилтгоо баярлагаа хэлэн ч гэдэг юм уу те. Тэгэхээр эдгээр жижиг юм этик соёлууд маань л биднийг илүү хөгжингөө болох, хөгжсөн бас болоход туслах юм болов уу гэж бодож. Нийтийн тээвэр хэрэглээд автобусан суугаад ингээд явснараа би одоо юу гэдэг чинь муухай харагдах ч гэдэг юм уу, хүнд муу ойлголох ч гэдэг юм уу. Тэгээ монголчуудын бас нэг тийм сэтгхүү байна л да. Харагдах байдлаасаа хэрэглээгээ айгүй их сонгодог болцсон байна л да. Уг нь бол юу гэдэг чинь тэр хүний энэ хөгжил дэвшилтэй явж байгаа энэ соёлт нийгэмдэр явж байгаа хүн харагдах байдалтай биш. Одоо гаргаж байгаа ухамсар тий үйлдэлээрээ одоо тархин төрсөн бодлороо тэр хүн одоо өөрийгөө хөгжүүлээд ингэж явж ивэл уул нь яг энэ соёлт нийгэмтэй яг ингээд зэрэгцэж явах гэдэг байна. Гадаадад одоо ингээд явж хахад хүмүүс бол одоо хот дотроо бол ерөөсөө машин тэрэг ундгүй яагаад гэвэл төвчрөл ихтэй байдаг, цаг нарын амар их хороодог, дээрээс нь зардал ихтэй, бензиний мөнгө тий. За тэгээ замын хураамж гэх айгүй их өндөр төлбөр тушаадаг, зардал ихтэй байдаг. Тэгэхээр хүмүүс яг тэр нийслэл хоттой оршин суудаг хүмүүс нь ихэвчлэн нийтийн тээврээр метроор, автобусаар тий ингээл ажил төрлөө бүтээдэг. За онцгой нэгэн шаардлага баяр ёслолын үеэр ч гэдэг юм уу. Тэр үед туризмын газраас машина түрээслэл ижлэг шөнөглөх гараал аялцгаадаг. Тийм л одоо тогтолцоо байж байгаа байхгүй. Хамгийн одоо үнд одоо энэ цагт одоо хэрэглэгч нартаа, үйлчлүүлэгч нартаа хамгийн смарт шийдэл нь тэр байгаа байхгүй. Гэтэл манад болохоор ингээд эсэргээрээ байгаа байхгүй. Нийтийн тээврт орохлоор одоо юу гэдэг чинь нэг тийм хүмүүс ингээд явж идэг. Тийм хүмүүстэй би хамт явмаар байна ч гэдэг юм. Тэр юу гэдэг чинь нэг тийм сэтгүү байдаг юм шиг байна. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Нийтийн тээврийн үйлчлэгээ энэ 7 хоногт ч гэдэг нь маргааштай ч юм ажил сургууль хичээл хувийнхаа зохион байгуулалтыг хангаад одоо өөрийнхөө зорчих хэвээр юм маань төлбөрийн карт урд өдөр юм уу 7 хоногийн урьдчилаад сэнгэлсэн байгаа чи. Нэгдүгээр хоёрдугаар тэр ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй нөгөө оюутан хүүхдийн картыг зорчихгүй байгаа чи битгий зөрчил гаргаж бусдынхаа одоо хөндрүүлээч гэдгийг хамгийн одоо гол уриалга болж бас хэлэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. За юун залуустай уриалаад хэлэхэд бол нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хамгийн гол нь хүлээцтэй, соёлтой тэгээд аливаа юмыг уужуу тайвнаар шийцгээл гэж л уриалмаар байна. Одоогийн нийгэмд бол их хүмүүс бүх хөвдөлтөй уцаартай болчихж байна. Энийгээ зүгээр л нэг хэсгийн зур дараалт та миний урдуур орно гэж хэлгээд бол асуудал маш юм хялбархан шийдэгдэх. Одоо тийм энгийн одоо арга юм байна. Тэгэхээр үсэл гол уриалга нь юу л хүлээцтэй байцгаая л гэж уриалмаар байна. Их орны ирээдүй болсон хүүхдүүдийг тээж аваа эмэгтэйчүүдийг маш хүндлээчээл гэж хэлмээр байдаг. Тэгэхгүйгээр бид нар нөгөө нэг тэдгээр эмэгтэйчүүдийг хүндлэхгүй байх, тэднийг янз бүрийн байдлаар хийлгэж гэдэг юм уу тийм үйлчлэлгүй бити гаргаж байгаа ч ил гэж уриалмаар байна. Тэгээд яг энэ асуудлыг зориултын хүмүүс сул ойлгож өгөөч. Хэрэг суусан бол босдог байгаасаа. Угаасаа л ингэдэг, угаасаа л юм байдаг гэсэн хандлагаар яваад хахаар юу ч өөрчлөгдөхгүй тийм ээ. Тэгэхээр бид нарын янз бүрийн юмн дээр байнга хэлдэг байх хэрэгтэй, шаардлагатай тавьдаг байх хэрэгтэй болов уу гэж хандаа. Иргэн хүний хавьд тийм ээ. Бид нар өнөөдөр энэ метрополис хотод оршин сууж байгаа нийтийн тээврийн хэрэглэгчч бай, замын хөдөлгөөний хэрэглэгчч бай, одоо жолоочч бай, автобусны жолоочч бай, машины жолоочч бай бид нар өнөөдөр ухамсарт хүн гэдэг юмараа ялгарх хэрэгтэй юм аа. Тийм учраас хүн бүр дор бүрнээ нэг удаа орлого хийгээд тэ өөртөө ингээд нэг өдрийг зориулаад за би өнөөдөр ямар ч байсан автобусанд би ийм үйлдэл гаргана. За би өнөөдөр замны хөдөлгөөнд явж байхдаа ямар ч байсан би нийтийн тээврээр зорчиж байгаа хүмүүст би ийм эерэг хандлагыг бий болгоно гэд. Хүн болгон дор бүрнээ нэг удаа орлого хийх юм бол магадгүй 7 хоногийн дараа тэгээ 7 хоногийн дотор одоо нийт дүнгээрээ одоо зам тээврийн ослын тоо буурсан ч байдаг юм уу.
нийт дүнгээрээ автобусаар зорчиж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн амар амгалан тайван сайхан болдог ч гэдэг юм уу. Нэг удаагийн орлогоороо ингээд өөртөө хийх өөрчлөлтийг зөвхөн хүмүүс өөрөөсөө ингээд эхлүүл яасан юм бэ гэдэг тийм уриалгыг би бас гармаар байна л да. Эерийг амьдрцгаая. Их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг. Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ бусдаа хүндлэх зөв хандлах соёлыг өөртөө хэвшүүлэх нь чухал билээ. Ингэснээр та ажил сургуультай явахдаа нийтийн тээврээс болж бухимдалгүй өдөр бүрийг эерэг сэтгэлдээ эхлэх нөхцөл бүрдэх юм. Эерэг амьдрцгаая нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар бид нийтийн тээврээр үйлчлүүлэх соёлын талаар ярилцлаа. Дараагийн дугаартаа бид нийтийн эзэмшлийн гудамж талбай авто зогсоолыг зөв зохистой ашиглах соёл сэдвээр ярилцах болно. Тиймэрхүү энэ зогсоолын асуудал үнэхээр одоо нийсэд бол хэвээр нэгдүгээр тул өмж асуудал нэг гэж бодож байгаа юм би. Миний хувьд ч гэсэн одоо ингээд машин аваад байхад машина хаана тавих үүдэх асуудалд бол маш их эргэлздэг, боддог, гарахаас өмнө ер нь зогсоолтой газар илүүгүй үлэгүүд бол хамгийн их пинк ачаалттай үед бол зогсоол олдохгүй байх юм байна. Эсвэл одоо төлбөртэй зогсоол нь дүүрсэн ч байх тийм үү. Тэгэхдээ нийтийн эзэмшлийн зам талбайтай байгаа төлбөртэй зогсоол нь бол харьцангуй гайгүй. Иргэн аж ахуйн нэгжийн зогсоолууд бол олцоо дүүрсэн байдаг талтай. Хүчин төгөлдөр тэр журмыг баримтлаад тэрнийхэн дагуу зохисоор зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа эрхэлж байгаа одоо авцгсоолууд хэрэг байгаа бол гэвэл бол хэцүү. Яг гэвэл одоо таны саяны хэлснээр бол байгууллага болгон үүдэндээ өөрсдөө нэг юм хаалт тавьчихдаг. Тэр хаалт бол одоо тасалбартай, тэгээд төлбөртэй